малцсан юм байна. Намайг ажлаас халаад тахтай би ч та нараас өшөөгөө авна да. За сайн байцгаана уу Золботын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгос сүүлийн үед сенсац болоод байгаа нэгэн хэргийн талаар ярьж өгөх гэж байна. Солонгосын K-pop охидын хамтлаг болох New Jeans арт иргэдийнхаа шүүмжлэлд маш ихээр өртөөд байгаа. Тэгэхээр би Солонгосын K-pop-ийн дуугныг сонсдгүй дээ ямар дуучид хамтлагууд байдгийг сайн мэдгүй. Яг мэдээж алдартай BTS, Blackpink гэх мэт хамтлагуудыг бол мэднэ. Гэхдээ бас New Jeans гэдэг хамтлаг байдгийн байна. Солонгостой ер нь нэлээд алдар нэр хүндтэй. За тэгээд энэ New Jeans гэх охидын хамтлагийн гишүүд нь байнга Солонгосын мэдээгэр нь гараадсан байхгүй юу. Тэгээд би ерөөс тоодгүйсэн K-pop нэг сонирхтгүй болохоор тэгээд яг юу болсон бол ухаад үзсэн чинь энэний ард бас нэлээд их асуудал байсан юм байна. Тэгээд Солонгосын ард иргэд бол одоо New Jeans гэх хамтлагийн охидуудыг бол бүр аимшигтай, бүр маш ихээр шүүмжилж байна. Зүгээр энэхүү мэдээнийхэн доор солонгосчуудын үлдээсэн сэтгэгдлийг та бүхэндээ хальт уншиж өгөх юм бол энэ охидууд чинь жинхэнэ худлаа гарууд байсан юм байна шүү дээ. Шуналтай шулмнууд байж гисэн байна. Гэрээний талаар энэ охидуудад хэн нэгэн зааж өгөөгүй юм бах та гэсэн байна. Өөрсдийнхөө буруу хүлээн зөвшөөрөхгүй хохирогчийн дүр тоглоод байх юм аа гэсэн байна. Тижээсэн би руу тэрийг эвдэн гихчээр жоохон алдарт гараад ихсэн бие тоождээ гэсэн байна. Энэ охидуудад эцэг эхчүүд нь алдааг нь хэлж ярьж өгдөггүй юм байх та. За гих мэтчлэн New Jeans хамтлагийн талаарх мэдээний дор солонгосчууд битүү шүүмжлэл бичсэн байна. За тэгэхээр яг одооноос та бүхэндээ New Jeans гэх хамтлагт юу тохиолдсон? Яагаад солонгосчууд энэ 5 охиныг ингэж их шүүмжлээд байгаа? Ямар учир шалтгаан байсан та бүхэндээ маш тодорхой ойлгомжтой ярьж өгье. За юуны өмнө та бүхэндээ New Jeans хамтлагийг танилцуулъя. New Jeans бол өмнөд Солонгосын K-pop охидын хамтлаг бөгөөд 2022 оны 7 сард Hype корпорацийн охин компани болох Adore-ийн доор байгуулагдсан. Тэд 1990-с 2000-ад оны pop болон R&B хөгжмийн хэв маягийг орчин үеийн мэдрэмжтэйгээр хослуулсан нь тэднийг хурдан хугацаанд алдартай болгосон байна. 2022 оны 7 сард Attention дугаараа дебютээ хийсэн бөгөөд энэ нь Солонгосын Circle Digital Chart-д 1-р байрлалсан байна. Тэгэхээр дебютээ хийгээд ерөөсө тун удалгүй алдарт гарсан охидын хамтлаг гэж ойлгож болно. За бүгдээрээ эхлээд New Jeans гэх охидуудын асуудал руу орохоосоо өмнө энэ охидуудыг анх эхлээд гаргаж ирсэн, энэ охидуудыг дебют хийлгэсэн Hype гэх корпорацтай эхлээд танилцах чухлаа. Hype бол Солонгосын entertainment ертөнцийн аврах тоглогч, дэлхийд даяар алдартай K-pop хамтлагуудыг бүтээгч, удирдагч томоохон entertainment болон технологийн компани юм а. Өмнө нь Big Hit Entertainment гэж нэрлэгддэг байсан. 2005 онд Pan Shi-hyuk нэртэй хөгжмийн продюсер үүсгэн байгуулсан. Энэ Pan Shi-hyuk JYP Park Jin-yoonтой хамтарч ажилладаг байжгаад тэгээд тусдаа гарсан байхгүй юу? Өөрөө компани байгуулад. За 2021 онд Hype нэртэй болж үйл ажиллагаагаа өргөжлүүлэн зөвхөн хөгжмийн компани биш, соёл, технологи, бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. За Hybe-ийн хамгийн алдартай бүтээл бол BTS. BTS хамтлаг Hybe-ийн нэрийг дэлхийд гаргасан гол хамтлаг юм а. Тэдний амжилтаар Hybe хурдцтай өсөж K-pop-ийн хамгийн том корпорациудын нэг болсон байна. Тэгэхээр BTS хамтлагийг бол дэлхийд даяараа мэднэ. Хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй бол бүгдээрээ BTS хамтлагийг мэддэг. Хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг шүү дээ дэлхийд даяар. За тэгээд дэлхийд даяар алдар нэр хүндтэй болоод нь Big Hit Entertainment 2021 онд нэрээ солиод Hybe гэх нэртэй болсон байна. За тэгээд Pan Shi-hyuk захирал сэтгсэн байгаа. Окей, манай Hybe компани нэлээд том болчлоо. Зөвхөн манай компани дуучид, бүжигчид, хамтлаг энэ бүгдийг удирдаад аваад явахд хэцүү юм байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхэлэр доороо охин компаниудтай болоод энэ охин компаниудаа тус нь дуучтай, бүжигчтэй, хамтлагуудаа ингээд хуваарлаад өгч гэж сэтгсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд амархан ойлгох юм бол Золбооны эдитертэй болсон шүү дээ. За тэгээ эдитер битээр манай ажилтан битээр хамтарч хагаад манай YouTube-ийн сувг нэлээ хөгжөөд баяжчлаа, мөнгөтэй болчлоо гэж бодё. Тэгээ би бодсон байх нь шүү дээ. Окей, эн чинь боломжийн юм байна. Мөнгө олох боломжтой юм байна гэд дахиад 7 эдитер ажил тавсан байгаа. Тэр 7 эдитертэй 7 YouTube-руудыг сонгоод би өгсөн. Тэгээ тэр YouTube-руудад би яаж ажиллахын заагаад өгнө шүү дээ. Чи ийм контент гаргаараа, чи ийм контент гаргаараа гэд. Тэгээ нэгсэндээ компани өргөжүүлээд Золбоо ТV гэдэг корпорац болсон гэдээ ойлгочиход болно. Золбоо ТV гэдэг корпорацтай болчихвол ямар гоё вэ те. Тэгээ та нар одоо Золбоо ТV-г жоохон дэмжиж бариад тэр Super Thanks Center гэдээ байгаа шүү дээ. Тэр Super Thanks Berry Match Center гэдэг дээр дарал та. Тий, ерөөсөө хүмүүс ингэ бэлэг сэлт өгөхгүй маа. Бэлэг сэлт өгч болдгийн шүү дээ. Тэр Super Thank дээр. За ямар та чин Hybe гэх корпорацийн захирал Pan Shi-hyuk
доороо 7 охин компанитай болсон байгаа. Тэгэхээр доороо ямар 7 охин компанитай болсон юм бэ гэхлээр би та бүхэндээ танилцуулж өгье. Энэ accent pronunciation very муу болохоор би та бүхэндээ AI-аар уншуулж. 1. Big Hit Music. 2. Adore. 3. Belift Lab. 4. Pledis Entertainment. 5. Source Music. 6. Cause Entertainment. 7. Hybe Labels Japan. За ийм 7 охин компанитай болсон байна. За одоо бүгдээрээ асуудал руу орцгоё. Hybe саяны миний хэлсэн 7 охин компанийхаа нэг болох Adore-то асуудал үүсчихсэн байгаа. Тэгэхээр яагаад Hybe өөрийн охин компани болох Adore-то асуудалд орчих вэ? Энэ Adore гэх охин компанийг удирдах New Jeans хамтлагийг бүтээсэн гол хүн бол Minhyjin гэх эмэгтэй байсан. Тэр урд нь SM Entertainment-д ажиллаж байсан маш туршлагатай хүчтэй креатив захирал байсан юм байна. Тэгэхээр Hybe-ийн охин компани Adore-ийн захирал байсан Minhyjin гэх эмэгтэйтэй Hybe-ийн захирал Pangxiog хоорондоо муудалцсан гэж ойлгож болно. Тэгэхээр золбоон 7 эдиторыг ажилд аваад тус бүрд нь ютуберуудыг өгсөн байгаа шүү дээ. Тэгсэн нэг ютубер нь надтай муудалцсан гэдээ ойлгочиход болно. За Hybe болон Minhyjin нарын хоорондын маргаан 2024 оны 4 сард эхэлсэн бөгөөд Hybe эхлэн гомдол гаргасан байгаа. Тухайн үед Hybe нь Adore компанид хамаарах удирдлагуудыг аудит хийх замаар шалгаж Minhyjin болон түүний багийг Adore-ийн удирдлагыг хүчээр авах гэж оролцсон гэж буруутгасан. Тэгэхээр Hybe-ийн захирал Pangxiog охин компани болох Adore-ийн захирал энэ Minhyjin гэх эмэгтэйг шүүхэд өгсөн байж тээ эхлээд өөрөө. Ямар шалтгаанаар шүүхэд өгсөн бэ гэхлээр Minhyjin нь Adore-ийн удирдлагыг хууль бусаар өөрчлөх гэж оролдсон. Тэрээр New Jeans хамтлагийн гишүүдийг Source Music-ээс хууль бусаар шилжүүлсэн. Minhyjin нь Hybe-ийн дотоод мэдээллийг задруулсан гих шалтгаануудаар шүүхэд өгсөн байгаа. За бүр ойлгомжтой тайлбарлая. Миний ажилд авсан 7 ютубер байгаа штэ. Тэгсэн нэг ютубер нь бодсон биз дээ. Би юу яхаар энэ золбоогийн дор ингээ ажиллаад байх хэвээр юм. Би энэ эдитертайгаа нууцаар ярилцж байгаад хоёулаа нь тусдаа гарчаа. Хоёулаа заавал энэ золбоогийн доор ажиллаад те золбоо битэрийг цалинжуулаад хоёулаа бүр ийм их мөнгө олох боломжтой юм байна штэ гэд хоорондоо санаарах жагаад надад баригдсан байгаа хгүй. Тэнгуут нь бид нар санаарах жагааг нь хараад өө энэ мөн хоёрыг хараа. Харин яах вэ гэд ажилд оруулаад те YouTube анханаас нь яаж хийхийг зааж өгөөд, edit яаж хийдгийг зааж өгөөд бүр ингээ сургаад те хамаг сэтгэлээ зориулж яхад энэ хоёр миний араас хутга яана гэж хэлдэг лээ. Тэгж байгаа юм уу те? Та хоёр тэхгүй шүү гэд шүүхтсэн байгаа байхгүй юу? За тэгсэн юу болсон гэж 2024 оны 4 сарын 25-нд Minhyjin хэвлэлийн баг хурал хийж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа. Minhyjin Hybe-ийн зүгээс түүнийг Adore компани удирдлагын эрхийг хууль бусаар авах гэж оролцсон гэж буруутгасан ч тэрээр энэ мэдэгдийг няцааж өөрийгөө буруугүй гэж мэдгдсэн байгаа. Тэрээр Hybe-ийн дэлгэсэн баримтууд нь хууль бус байсан бөгөөд энэ нь түүнийг дарамтлах зорилготой байсан гэж мэдгдсэн. За Minhyjin бас Hybe-ийн бас нэгэн охин компани болох Belift Lab-аас гаргасан шинэ охидын хамтлаг болох Elite нь New Jeans-ийн концепцийг хуулбарлсан гэж мэдгдсэн байгаа. За бүр ойлгомжтой тайлбарлая. Нөгөө миний араар намайг мад тавих гэсэн ютубер шүү дээ. Тэр ютубер надад юу гэж гомдлсон бэ гэхлээр энэ миний хийж байгаа контентийг чиний золбоо өөр бас нэг энэ охин компани болж байгаа энэ ютубер чи хуулбарлаад байна штэ. Энийг болиулаач гэж хэлсэн байгаа байхгүй юу. За үүгээр зогсохгүй тэрээр Hybe-ийн зүгээс өөрийг нь дарамтлж сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулсан гэж хэвлэл мэдээллийн хурдлаар олонний өмнө хэлсэн байгаа. За Minhyjin-ийг энэ хэвлэл мэдээллийнхаа хурлыг хийсний дараа Hybe-ийн захирал Pangxiog охин компанийн захирал байсан Minhyjin-ийг шууд ажлаас нь халах шийдвэрийг гаргасан байгаа. Тэгээд энийг бол шууд халчихгүй шүү дээ. Би ч ажлаас нь халчлаа гэд халах боломжгүй. Яагаад вэ гэхээр энэ хоёр ч бас хоорондоо гэрээтэй байгаа учраас. Тэгэхээр энэ эмэгтэй ийм асуудал үүсгэсэн. Надтай ийм гэрээ хийчихэд ингэж гэрээгээ зөрчсөн гэд энэ эмэгтэйг шүүхэд өгөөд ажлаас нь халах шийдвэрийг гаргасан байгаа байхгүй юу. За тэгсэн яасан бэ гэхээр 2024 оны 5 сарын 17-нд New Jeans хамтлагийн бүх гишүүд, бүх охтууд нь компанийнхаа захирал Minhyjin-ийг дэмжих өргөдлийг Сөүл хотын төв дүүргийн шүүхэд гаргасан байна. Энэхүү өргөдөлд тэд Minhyjin-ийг Adore компани гүйцэтгэх захирлаар дахин томилохыг хүссэн байгаа. Тэгэхээр New Jeans хамтлагийн гишүүд, охтууд бүгдээрээ компанийнхаа захирлыг өмөөрөөд өргөдөл бичиж шүүхэд өгсөн байгаа. За тэгсэн Minhyjin дахин 2024 оны 5 сарын 31-нд хэвлэлийн баг хурал хийж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Гол мэдээллүүд нь энэ хэвлэлийн баг хурлаар Minhyjin-ийн ханд нь хагт харагдсан байсан. Юу гэж хэлсэн бэ гэхээр Minhyjin Hybe-тэй эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж New Jeans хамтлагийн ирээдүйн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдгдсэн. Тэрээр New Jeans хамтлаг 2024 оны сүүлээр шинэ цомог гаргаж 2025 онд дэлхийн аялан тоглолт хийхээр төлөвлөж байгааг
мэдэгдсэн байгаа. Тэгэхээр миний араар мад тавих гэсэн ютуберыг би төрүүлж мэдээж шүүхэд өгсөн шүү дээ. Тэгсэн байдал эвгүүцсэнийг мэдээд энэ ютубер хэвлэл мэдээллийн хурал хийж агаад одоо нэгсэн доо надаас уучлалт гуйж байгаа байхгүй юу? Уучлаарай, би буруу бодчихээ. Ингээд эвлэрмээр байна золбоо тий. Буруу юм хийсэн байна. Би буруу бодсон байна. Уучлаарай гэд надаас уучлалт гуйсан байгаа. За тэгвэл энэ Hybe корпорацийн захирал Паншиог энэ уучлалыг нь хүлээж авсан болов ямар байр суурьтай байсан бэ гэхээр Hybe нь Минхижинийг итгэл эвдсэн компани хөрөнгийг хууль бусаар ашигласан гэх үндслээр шүүхэд өгсөн. Шүүхийнхаа гомдыг буцааж аваагүй байгаа. Тэдний зүгээс эвлэрхээс илүүтэйгээр хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг зорж байгаа. За түүнчлэн Минхижинийг Adore-ын гүйцэтгэх захирлаар дахин томилохыг эсэргүүцсэн. Үүнд нь Минхижийн уурлаад бухимдаад захирлаараа хിവэр үлдмээр байна гэсэн гомдлыг шүүхэд гаргасан боловч шүүхээс Минхижиний гомдлыг хүлээн аваагүй. Тэгэхээр Сөүл хотын төв дүүргийн шүүх Минхижинийг Adore-ын гүйцэтгэх захирлаар дахин томилуулах хүслийг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр нь Hybe-ийн байр суурийг баттгсан байгаа. За тэгэхээр энэ зүгээр нэг хоёр компани хүмүүстэй нэг өрөөнд орж аваад муудалцсан хэрэг бод огт биш шүү. Солонгосын K-pop-ийн маш том корпорац охин компанитайгаа маргалдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлуудыг бүгдийг нь шүүхээр шийдэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр энэ олон асуудлын цаана маш их хэмжээний мөнгө яригдж байгаа учраас энэ хоёр чинь гэрээ байгуулсан байгаа шүү дээ. Тэгээ аль нэг нь гэрээгээ зөрчсөн тохиолдолд маш их хэмжээний мөнгө нэг нэгэндээ төлөх шаардлагатай байдаг. Viacom гэж ярьдаг те. Тэгэхээр аль талаас нэгнийгээ шүүхэд өгөхдөө маш их хэмжээний баримтыг бүрдүүлж байгаа төгсөн байгаа. Тэгээ шүүхээс энэ хоёр хүний хоёр талын байр суурийг авч үзээд альнийх нь буруу байна, альнийх нь зөв байна шийдвэрээ гаргаад Hybe-ийн талд орсон байгаа байхгүй юу. За тэгсэн эндээс ахуулаад нөгөө New Jeans хамтлагийн охтууд асуудалд орооцолтоод эхэлж байгаа байхгүй юу. Юу болсон юм бэ гэхээр 2024 оны 9 сарын 11-нд New Jeans хамтлагийн гишүүд YouTube дээрээ шууд дамжуулалт лайв хийж Hybe-ийн удирдлагад хандан Минхижинийг Adore компани гүйцэтгэх захирлаар 9-р сарын 25-наас өмнө дахин томилохыг хүссэн байгаа. Тэдний хэлснээр Минхижин нь зөвхөн тэдний хөгжмийн продюсер бишээ мөн хамтлагийн онцлог өнгө төрхийг бүрдүүлэгч чухал хүн бөгөөд түүнийг хинч орлох боломжгүй гэж олонний өмнө хэлсэн байгаа. Тэгэхээр нэгэн ч шүүхийн шийдвэр гарцсан Минхижин гих захирлынх нь буруу байсан юм байна гэж шүүхийн шийдвэр гарчаад байхад энэ охтууд 2024 оны 9 сарын 11-нд өөрсдөө цугларч агаад шууд YouTube суугаараа лайв хийсэн байгаа байхгүй. Өөрийнхөө яг том компани болох те Hybe корпорацийн захирлыг ер нь жоохон буруутгаад бид нар те энэ Минхижин гих захиралтай хамтарч ажилланаа. Бараг хамтарч ажиллахгүй бол бид нар цаашдаа энэ уран бүтээлээ үргэлжлүүлээд явах боломжгүй гэгээд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлөөр шууд олонний өмнө өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа байхгүй. За New Jeans хамтлагийн гишүүд YouTube дээрээ шууд лайв хийсний яг маргааш нь Hybe-ийн шинэ гүйцэтгэх захирал Lee Jae-sang 9 сарын 12-нд хариу өгсөн. Тэрээр дүрм журмын дагуу 50 хариу өгнө хэмээн мэдэгдэж компани үнэт зүйлс ёс зүйтэй менежментийг баримтлах байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Hybe корпорац New Jeans хамтлагийн хүслийг хүлээн зөвшөөрөхгүй Минхижинийг дахин гүйцэтгэх захирлаар томилохгүй гэсэн байр суурьтай байгааг харуулсан байна. Тэд компани удирдлагын бүтэц менежментийн зарчмыг өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэгэхээр охтууд лайв хийсний маргааш нь Hybe-ийн гүйцэтгэх захирал нь гарч шууд хэлсэн мэт бид нар бүх зүйлийг компанийхаа хууль, дүрм, ёс тэр бүх зарчмын дагуу явуулнаа. Юуны тулд энэ компани байгууллагууд те үнд зүйлс, ёс зүй, зарчим, менежмент, гэрээ гэж байдаг юм бэ? Яг гэрээнийхээ дагуу л ажиллах ёстой. Минхижин гэх юмхтэй өөрөө гэрээгээ зөрчсөн учраас хуулийн хариуцлага үүрээд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх нь зөвөө. Энэ хүнийг дахиж ажилуулах боломжгүй. За ийхүү 2024 оны 11 сард Минхижин Adore компани гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч Hybe корпорацтай хувьцаа эзэмшигчдийн гэрээгээ цуцлсан байгаа. Тэрээр Hybe-ийн хууль бус үйлдэлүүдийг шүүмжилж хууль ёсны арга хэмжээ авахаа мэдгдсэн. Тэгэхээр энэ Минхижин гэх юмхтэй одоо хүртэл ямар ч хариу байхгүй таг чиг алга болсон. Ямар ч юм байна намайг ажлаас халаад тахтай би өстө та нараас өшөөгөө аван да. Хууль ёсны арга хэмжээ аван да гэд одоо хүртэл гарч ирээгүй. Ямар ч мэдгдэл хийхгүй байгаа. За одооноос эхлээ сайн сонсож байгаараа дараа нь юу болсон бэ гэхээр New Jeans хамтлаг 2024 оны 11 сарын 29-нд Adore компанитай байгуулсан онцгой гэрээгээ цуцлах шийдвэрийг гаргасан байна. Тэдний мэдэгдэл дурдсанаар Adore болон Hybe нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Уран бүтээлчтэй хамгаалах үүргээсээ татгалцсан. Мөн тэдний нэр хүндийг гутаах оролдлого хийсэн гэж үзжээ. Тэд Adore 14 хоногийн хугацаатай засварлах шаардлага хөргүүлсэн ч энэ хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй тул гэрээгээ цуцлах
шийдвэрийг гаргасан байна. За тэгэхээр энэ Adore гэх охин компанийн захирал нь халагдчихлаа штэ. Minijin гэх юмхтэй мэдээж өөр захирал орж ирнэ тийм үү. Тэгсэн энэ Newjeans охтууд дургуутсан байгаа. Үгүй бид нар Minijinтэй л ажилламаар байна. Өөрсдөө ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр та нар одоо үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээгээ зөрчөөд нэ. Бид нар анханасаа те Minijinтэй л ажиллах байсан штэ гэд. За ямар тааш Hybe-ийн охин компани Adore-ийн захирал Minijin ажилласаа халагдчихлаа те. Хөөгд явуулчлаа нэгсэн доо тэр эмхтэй. Дахиад нэг өөр хүн авахгүй болохгүй. Тэр хүнийг захирлаар томилоод яг энэ Newjeans гэх охтын хамтлаг Hybe-та хийсэн гэрээнийхээ дагуу энэ Adore гэх компанитаа хийсэн гэрээнийхээ дагуу үүргээ ажиллаа тэр schedule гэж солонгосоор ярьдаг те цаг тоолсон бүх ажлуудаа яг биелүүлээд явах хэрэгтэй. Тэгсэн энэ охтууд яасан бэ гэхлээр үгүй ээ бид нар ажилламааргүй байна. Бидний тэр Minijin захирлыг дуудаа. Та нар гэрээгээ зөрчөөд байна. Бид нар гомдолтой байна. Бид нар нэгсэндээ үүрэг даалгавраа биелүүлэхгүйгээд бидэрт 14 хоногийн хугацаа өг. Бид нар 14 хоног ажиллаа хийхгүйгээд нэгсэндээ ажил хаялт явагдсан байгаа байхгүй. Бид нар ажиллаа хиймээргүй 14 хоногийн хугацаа өгөө бидэрт гэсэн. За тэгсэн мэдээж Hybe-ийн зүгээс зүгээр байхгүй шүү дээ. Үгүй ээ та нар гэрээнийхээ дагуу л ажил. Бидэртээ ямар гэрээсэн тэр гэрээнийхээ дагуу л ажиллах ёстой. За тэгсэн Hybe-ийн зүгээс энэ 14 хоногийн ажил хаялтын хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байхгүй. Үгүй ээ та нар ажил хаялтын тэр хийхгүй. Та нар яг гэрээнийхээ дагуу л явах ёстой. Бидэртээ ямар гэрээ хийсэн, ямар гэрээний дагуу ажиллана гэсэн тэр бүгдийгээ та нар хийгээд явах ёстой гэсэн энэ охтуудын уур нүрээд тэгвэл бид нар гэрээгээ цуцлаа. Боллоо. Тэдний мэдээлэлд Adore болон Hybe нь гэрээний үүргээ биелүүлээгүй, уран бүтээлчтэй хамгаалаагүй, бидний нэр хүндийг гутаах ордлого хийсэн, бидний итгэлийг бүрэн алдагдуулсан гэж дурдсан байна. За харин Hybe-ийн зүгээс бид нар гэрээгээ зөрчөөгүй, гэрээнийхээ дагуу л ажиллаж байгаа. Цаашдаач гэрээнийхээ дагуу ажиллана. Хэрвээ гэрээнийхээ дагуу ажиллахгүй бол та нар гэрээгээ зөрчсөн асуудалд орно шүү охтуудаа. Тэгэхээр Hybe гэрээгээ зөрчсөн юм уу? Энэ Minijin гэх эмэгтэй гэрээгээ зөрчсөн юм уу? Энийг та бид нар шүүхгүй. Аль хэдийн шүүхийн шийдвэр гараад шийдчихсэн. Minijin гэрээгээ зөрчсөн байна гэсэн шүүхийн шийдвэр гараад ажлаас нь халсан. Hybe-ийн бусад хамтлагууд Newjeans-ийг дуурайж байна гэж олон нийтэд мэдгдсэн. Hybe-ийн эсрэг удирдлагын эрхийг булаах гэж оролцсон гэх мэдээлэл өртсөн. Adore-ыг Hybe-аас салгах гэж хөрөнгө оруулагчтай холбоо тогтоосон нууцаар. Эдгээр нь Hybe-ийн зүгээс гэрээний зөрчил гэж үзээд Minijin-ийг шүүхэд өгөөд шүүхээс Minijin гэрээгээ зөрчсөн байна гэсэн шүүхийн шийдвэр аль хэдийн гарцсан шүү. Тэгээ зарим нь те юу яриад байгаа наад эмхтэй чинь бас те ингэсэн байж болно ш, тэгсэн байж болно ш гэсэн таамаглал бид нар мянга төвшүүлээд нэмэргүй шүүхийн шийдвэр бол альдын Hybe-ийн талд орчихсон гэж ойлгож болно. За тэгвэл гэрээ гэж яг ер нь юу юм те? Яагаад чухал вэ? Энийг бид нар маш сайн сонсоод авах хэрэгтэй шүү. Гэрээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш талууд харилцсан, зөвшөлдсөн амлалт бөгөөд хууль ёсоор хүчинтэй бичиг баримт юм аа. Гэрээний ач холбогдол хоёр талын эрх, үүргийг тодорхой болгодог. Хамтарсан бизнес, уран бүтээл, өмчийн асуудлыг зохицуулдаг. Хэрвээ нэг тал зөрчвөл нөгөө тал шүүхэд хандаж нөхөн төлбөр авах эрхтэй болтгоо. За, асуудал дуусаагүй шүү. Одоо яг гол асуудал руу орох чинь энэ маш чухал. 2025 оны 2 сард Newjeans хамтлаг нэрээ NJZ болгон өөрчилсөн. Энэ нь Adore болон Hybe корпорацтай үүсгэсэн гэрээний маргааны улмаас гарсан шийдвэр байсан бөгөөд тэд бие даан уран бүтээл хийхээр зорьсон байна. NJZ нэрээр тэд 3 сард Хонконгт болсон ComplexCon фестивалд оролцож шин дуу болох Pit Stop-ыг танилцуулсан. Тэгсэн юу болсон гэж 3 сарын 21-нд Сөүл хотын төв дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрээр NJZ нэрээр бие даан үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүний улмаас хамтлаг NJZ нэрийг ашиглахаа зогсоож бүх сошиал медиа хаяг нийтлэлүүдэд устгасан байгаа. Тэгэхээр Newjeans хамтлагийн охтууд Hybe-ийн захирал Pangxi охтоо муудалцаад, Adore-ийн захиралтай муудалцаад өөрсдийнх нь компани захирлын нэгсэндээ халаад явуулчлаа шүү дээ. Тэрэнд өөрсдөө гомдоод нэгсэндээ та нартай бид нар хамтарч ажиллаж чадахгүй гэж тусдаа гараад нэрээ солиод өөрсдөө бие даасан уран бүтээлийг гаргаад өөрсдөө компани байгуулад явж болно гэж бодсон байгаа хгүй. Тэгсэн үгүй. Гэрээ гэдэг тийм амар хялбар биш. Ялангуяа энэ том компаниуд нь хоорондоо хийж байгаа гэрээ, олонний танил хүмүүс нь хоорондоо хийж байгаа гэрээ, энэний цаана маш их хэмжээний мөнгө, хуулийн хариуцлага, гэрээ зөрчсөн тохиолдолд ийм асуудал гээд зөндөө олон зүйлс байдаг хгүй. Тэгэхээр 3 хоногийн өмнө гарсан мэдээг би та бүхэндээ танилцуулъя. Сөүл хотын төв шүүх 5 дугаар сарын 29-нд Adore компани гаргасан
Канжоб Канжэ шууд бус торгуул ногдуулах хүслийг хүлээн авсан байгаа. Канжоб Канжэ шууд бус торгуул гэж юу вэ? Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ногдуулдаг торгуулийн арга хэмжээ юм байна. Тэгэхээр өөрсдийнх нь гаргаж ирсэн охидынх нь хамтлаг нь өөрсдөө нуудал цаад нэгсэндээ гараа явчлаа шүү дээ. Тэгээ өөрсдөө тусдаа компани байгуулад үйл ажиллагаагаа хийгээд явуулчихж байгаа. Тэгэхээр компаниас мэдээж зүгээр суухгүй шүү дээ. Та нар гэрээгээ зөрчиж гинөө. Гэрээндээ мэдээж тодорхой заасан байгаа. Хэрвээ ямарваа нэгэн асуудал болсон тохиолдолд та нар тусдаа гараад хувийн үйл ажиллагаа явуулахгүй шүү гэдэг юм уу. Тэр бүх гэрээнд нь заасан байгаа шүү дээ. За тэгэхээр хэрвээ New Jeans хамтлагийн 5 гишүүн бүгдээрээ Adore-той зөвшөлдсөлгүйгээр нэг удаагийн үйл ажиллагаа хийвэл нийт 5 тэрбум вон буюу ойролцоогоор 12.5 тэрбум төгрөгийн торгуул төлнө гэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр та нар хэрвээ бидрээс тусдаа гараад компани байгуулад үйл ажиллагаагаа хийгээд явах юм бол нэг удаа үйл ажиллагаа хийх юм уу, нэг удаа концертэнд орох юм уу, нэг удаа дуудуулах болгонд гишүүн нэг бүрдээ 1 тэрбум воны торгуул төлнө гэж байгаа байхгүй. Тэгээ 5 гишүүнтэй шүү дээ. Тэгэхээр 5 тэрбум воноор торгоно гэж байгаа. Тэгэхээр нэг дуудуулчаад гараад ирэхэд л ерөөсөө 5 тэрбум воноор торгоно шүү дээ. За тэгвэл шүүх яагаад ингэж шийдсэн бэ? New Jeans хамтлаг 3 дугаар сарын 21-нд шүүхээс гаргасан бие даасан үйл ажиллагаагаа хийхийг хориглосон төр хориг шийдвэрийг зөрчсөн гэж үзжээ. Шүүхээс аль хэдийн энэ New Jeans гэх хамтлагт хориг тавьсан байсан байх нь шүү дээ. Та нар гэрээгээ зөрчөөд өөрсдөө гарна гэж болохгүй. Энэ гэрээндээ заасан биш. Ямарваа нэгэн асуудал үүссэн тохиолдолд тэгээ дураараа тэгэж бид нар гарлаа таалагдахгүй нэ гэж гарч явж болохгүй гэсэн зарчмыг аль хэдийн гэрээнд нь заагаад өгсөн байсан. Тэгсэн тэр үгийг нь сонсолгүй өөртөө тусдаа гараад явцгаан. Тэгвэл нь Adore компани захирал мэдээж зүгээр суухгүй шүү дээ. Энэ хүүхдүүд гэрээгээ зөрчөөд гараад явчлаа гэд шүүхэд гомдол гаргана. Шүүхээс тэр хүүхдүүдийг та нар хуваараа тэгэж дураараа үйл ажиллагаа хийж явахгүй шүү гэд хориг тавьсан байсан байгаа байхгүй. Тэгсэн тэр хоригийн зөрчөөд Хонконгт очиод тоглолтоо хийсэн байгаа. Одоо энэ охтууд 5 тэрбум воны өрөнд орцсон. За гисэн ч шүүхийн шийдвэр гарсны дараа хамтлагийн гишүүд тусдаа үйл ажиллагаагаа явуулж ирсэн тул Adore уг торгуулийн хүслийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрт дурдсанаар нэг хүн тус бүр 1 тэрбум вон буюу ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгийн торгуул ногдуулнаа. Энэ дүнг Adore-ийн хүлээх хохирол болон New Jeans-ийн олох ашиг зэрэгт үндэслэн тооцоолжээ. New Jeans Хонконгт зөвшөөрлгүй хийсэн тоглолтын улмаас 5 тэрбум вон төлөх магадaltaй болоод байна. Одоогоор New Jeans хамтлаг бүх төрлийн уран бүтээлийн үйл ажиллагаагаа төр зогсоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тэдний ирээдүйн үйл ажиллагаа шүүхийн эцсийн шийдвэрээс хамаарах болно гэсэн байна. За тэгэхээр ерөнхийд нь та бүхэн ойлгосон баг. Тэгвэл солонгосчууд яагаад ингэтлээ энэ охтууд дургу болцсон юм бэ те? Иймэрхүү мэдээнийхэн доор солонгосчуудын 99% нь энэ охтуудын эсрэг байр суурьтай байгаа хгүй юу? Та нар өөрсдий чинь буруу биш те. Тэгээ хоёрдугаар гэх юм бол энэ охтууд одоо энэ тэнд нөө гадаадын нэвтрүүлгүүдэд ороод солонгосыг муулаад, K-pop-ыг муулаад, одоо нөө өмнө хайбын захирал Паншиогийг муулаад, одоо нэгсэндээ бид нар хохирогчд бид нар буруугүйгээд ярилцлага өгөө яваад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө солонгосчууд бол бүр дургу болсон. Йоо энэ охтууд чинь ямар мангар юм бэ? Яагаад ийм хийгээд яваад байгаа ингээд. Зүгээр энэ мэдээнийхэн доор солонгос хүмүүсийн үлдээсэн сэтгэлийг би та бүхэндээ хальт уншиж өгье л доо. Солонгосын түүхэнд хамгийн хурдан од болж гарч ирээд хамгийн хурдан алга болж буй эмэгтэй охтын хамтлага та нар гэж бичсэн байна. Үнэхээр энэ охтууд шиг ичих нүргүй хүн анх удаа л харж байна. Шүүхийн шийдвэр өөрсдийнх нь буруу гэд гараад байхад бид нар хохирсон гэдэл гүрийгээд байх юм. Нөгөө өмөрөд байсан Минхижийн хаашаа алга болсон бэ? Та нарын тэр өмөрөдсөн захиралчин хайжсан юм бэ гэж үтсэн байна. За нэг хүн бүр ингэж бичсэн байна. Та нарын хилээд байгаа бид нарыг ялгуурлан гадуурхсан гэд байгаа асуудал чинь яг юу юм бэ? Альбом гаргаагүй мó та нар? Байрлаж байсан газар чинь муухай байсан юм уу? Цалингийн чинь өгөөгүй байсан юм уу? Тайзан дээр гарч тоглолтоо хийж чадахгүй байсан юм уу? Нэгдүгээр байранд орж шагнал аваагүй мó? Зар сурталчилгаан тоглоогүй мó? 2 жилийн турш бүх зүйлээр нь хангаад өгч байхад өөрсдийнх нь сэтгэлд нийцэхгүй байна гэж шууд гэрээгээ цуцлана гэд нэрээ солиод өөрсдөө компани байгуулчих гэж байгаа мó? Миний чинь байхгүй бол болохгүй гэд байсан та нар миний жинтэй гэрээ байгуулсан юм уу? Эсвэл Adore-то гэрээ байгуулсан юм уу? Захирал чинь хийгээвэл хийх үүрэгтэй. Хүчээрч болтугай хийх гэрээтэй байдгийм аа, ойлгосноо гэж бичсэн байна. За хэдэн тэр бумаар нь мөнгө төлж бэлтгээд гүнж шиг харьцсан өөрсдийгөө үнэхээр гүнжгээд бодчихож NJZ гэж нэрээ солиод үйл ажиллагаагаа явуулбал New Jeans-ээр үйл ажиллагаагаа явуулсан гэж тооцохгүй байх гэж бодоогүй байлгүй дээ. Энэ хүүхдүүдэд хуулийн зөвлөгөө өгдөг хүн байдаггүй юм бах та. Манай улс хууль дүрмтэй улс аа. Бид нар ч гэсэн утас гэрээтэй ашиглаж байгаад гэрээгээ цуцлсан тохиолдолд гэрээний нөхцөлийг зөрчсөн гээд торгуул төлдөг юм аа. Тэгэхээр Солонгост утасны сүлжээ гэж байгаа SK, LG,
LG, KT гэдээ байдаг байхгүй. Жишээлбэл би LG-г ашигладаг байхгүй утасны сүлжээ. Тэгээ LG гэх компаниас надад энэ утсыг үнгүй өгнө. Сайн байна уу золбоо та энэ утсыг ингээ үнгүй ашиглаараа гэд. Би баярлаа. Гэхдээ байж байгаараа та гэрээндээ танд бид нар энэ утсыг үнгүй өгч байгаа. Оронд нь та манай LG-гийн сүлжээг 2 жилийн турш ашиглая шүү. 3 жилийн турш ашиглая шүү гэдэг юм уу те. Хэрвээ та 2 жил ашиглахгүй гэрээгээ зөрчөөд өөр сүлжээ рүү шилжих юм бол тэдэн вооны торгуул танд тавигдана шүү. Энэ танд үнгүй өгж байгаа утасныхаа төлбөрийг ч гэсэн та нэмж төлнө шүү гэсэн гэрээг байгуулдаг байхгүй юу. Хэрвээ би гэрээгээ зөрчөөд одоо өөр тийшээ явах ч юм уу, эсвэл сүлжээгээ солих юм бол тэр гэрээнд заасан төлбөрийг утасны газар төлдөг байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс та нар зүгээр ийм ойлгож чадахгүй байгаа мó гэд шүүмжлээд байгаа байхгүй юу. За хүүхдүүдээ хоорондоо зөвшөлдсөө тохиролцоод хийсэн гэрээ гэдэг та нарын бодож байгаа шиг тийм амар асуудал биш шүү гэсэн байна. Би энэ New Gen-ийн охтуудын эцэг эхчүүдийг гайхаад байх юм аа. Ямар хүмүүс байдгийн болоо жирийн нэг гэрээний ойлголт байдаггүй юм байх таа гэсэн байна. Эхлээд томчуудын маргаанд хүүхдүүд хохирчлоо доо гэж харж байсан. Өөрсдөө маш буруу ойлголттой хүүхдүүд байжээ. Юунд итгэж шүүхийн шийдвэрийг зөрж явсан юм болоо. Их мөнгө зарцуулж байж од болгоод өгсөн өөрсдөө шунаж байж асуудалд орж байгаа юм. Иймэрхүү хүмүүсийг K-pop-оос явуулах хэрэгтэй гэсэн байна. Солонгосын Kim And Chan хуулийн товчооны хуульч Ko Sang-yok гэх хүн New Gen-ийн гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байгаа. New Gen хамтлагийн фэн гэдгээрээ танигдсан түүний энэ мэдээлэл олонний анхаарлыг татаж байна. Ko Sang-yok хуульч 23-ны өдөр өөрийн SNS-ээр дамжуулан ингэж хэлсэн байгаа. Бид бүгд өмнөх үеийнхний олон жилийн турш бүтээж босгосон системэн дээр боломж олж амьдрч яваагаа мартаж болохгүй гэж хэлээд тэр системийг сайжруулж хөгжүүлэхийн тулд явах ёстой байтал түүнийг гутаах, муулах, чөтгөр мэд дүүрсэх байдлаар хандах ёсгүй хэмээн New Gen хамтлагийн хандлагыг шүүмжилсэн байна. За тэрээр ялангуяа хэрэв тэд энэ салбарыг үгүйсгэж эцэст нь шүүхийгч үл хүндэтгэн улмаар бүхэл бүтэн Солонгосыг ичгүүртэй нийгэм мэтээр дүрсэлж үзэн ядсан өнгө аястаа мэдээлэл хийсэн бол тэдний дараагийн байр суурь хаана байх юм бэ? Энэ асуудлын мөн чанар нь хүний эрх зөрчсөн хэрэг гэж ярих бол улсын хурал дээр нэг удаа хилээд өнгөрөөх асуудал байлаа. Гэтэл гадаадын хэвлэлд англиар хийсэн ярилцлагаар энэ сэдвийг зуурч өөрсдийгөө баатар мэд дүрслэлээгээд үнэн мөнийг нууж далж чадахгүй хэмээн шүүмжилсэн. За төгсгөлд нь тэрээр шүүхийн шийдвэр гарсны дараа бодлоо зэгцэлж амжаагүй үедээ сандарч хийсэн ярилцлагын үеэр гаргасан алдаа гэж найдаж байна. Би ч гэсэн та нарт туслаад өгч болно. Яагаад вэ гэхээр өөрөө хуульч хүн учраас ядаж хамгийн доод ёс зүйн хязгаарыг баримтлаасаа гэж хүсэж байна гэж бичсэн байгаа. Фэн хүний хувьд. За тэгсэн New Gen хамтлагийн охтууд Америкийн нэгдсэн улсын Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шүүхийн шийдвэрт урам хугарлаа. K-pop салбар нэг шөнийн дотор өөрчлөгдөнө гэж бодоогүй. Гэхдээ энэ Солонгосын бодит байдал байх. Тиймээс бидэнд өөрчлөлт, өсөлт хэрэгтэй гэж мэдэрч байна. Солонгос улс биднийг хувьсгалчид болгохыг хүсэж байгаа юм шиг санагдаж байна гэж ярьсан нь шүүмжлэл дагуулад байгаа. Дахиад. Тэгэхээр Солонгост Viacom гэж байдаг те би та бүхэнд байнга тайлбарладаг шүү дээ. Гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд төлөх торгуул хохирлын нөхөн төлбөр гэсэн утгатай Viacom гэдэг нь. Тэгэхээр мэдээж энэ New Gen-ийн охтууд хайпта хийхдээ маш олон зарчмуудыг гэрээндээ заасан байгаа шүү дээ. За ингэж болохгүй, тэгэж болохгүй, ингэсэн тохиолдолд тэгнэ, ингэсэн тохиолдолд тэгнэ гэдэг. За тэгээ аль нэг нь гэрээгээ зөрчсөн тохиолдолд энэ гэрээгээ зөрчсөн компанийг нөгөө компани нь шүүхэд өгөх боломжтой. За тэгсэн нэг талын компани нь гэрээгээ зөрчилчлөө гэж бодъё. Нөгөө компани мэдээж гэрээгээ зөрчсөн компаниа шүүхэд өгч болно шүү дээ. Хохирлоо барагдуулж авахын тулд. За тэгсэн нөгөө компани үгүй ээ. Бидний буруу байхгүй, энэ компани ч гэсэн буруутай гэд нөгөө компаниа ч гэсэн шүүхэд өгч болно. Тэгээ мэдээж иймэрхүү хоорондын хэрүүл маргаан зөрчилдөөнийг шүүхээс шийдвэрлэн тийм үү. Хоёр талын гэрээг нягтлж үзээд аль нь гэрээгээ зөрчсөн байна. Бүх тэр эд мөрийн баримтуудыг нь хоёр талаас өгж байгаа тэр бүх зүйлийг нь шалгаж үзээд шүүгчид энэний буруу байсан байна, тэрний буруу байсан байна, тэрний зөв байсан байна гэд шийдвэрийг нь гаргана. Тэгэхээр бүгдээрээ зүгээр шүүхийн шийдвэрийг нь харахад л хэнийх нь зөв байсан, хэнийх нь буруу байсан гэдгийг ойлгох боломжтой байна шүү дээ. Миний жин гэх эмэгтэй хоёр талаас шүүгдсэн мэдээж хайбийн талд орсон. За дараа нь New Gen-ийн охтууд хайвта шүүгдэлсэн бас л хайбийн талд орсон. Тэгэхээр New Gen хамтлагийн фэн охтууд дүүнер залуучууд байвал золбаах руугаар бити дайраарэ та дэмдүү нэг талыг баримталж мэдээ бэлдээдэх юм а гэд намайг шүүмжлээд би шүүгээгүй шүү. Шүүхээс ийм шийдвэр гарсан байгаа шүү. Тэгээ солонгосчууд яг л ингэж энэ охтуудыг шүүмжилж байна. Та нар зүгээр энэ New Gen-ийн талаар бичсэн нэг мэдээр рүү нөрөө доорд нь бичсэн комментүүдийг
Уншаад үзээрэй. Би харин ч гайгуунуудын түүш авчирч байна. За тэгэхээр New Gen-ийн охтууд яг ямар алдаа гаргасан? Яагаад тэр алдаагаа ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй те бидний буруу бишээ гэд гүрийгээд яваад байгаа маш ойлгомжтой энгийн тайлбарлаж өгье та бүхэндээ. Хөл бөмбөгийн баг байлаа гэж бодъё л да. Одоо нэг хөл бөмбөгийн баг байлаа гэж бодъё. Тэрхүү багийг ивент тэгш захирал гэж байгаа тийм үү? Тэр тоглогчдыг нь цалинжуулдаг, захирлыг нь цалинжуулдаг, тэгээ тэр байр, орон сууц, хоол унд гэд бүх юмыг нь хариуцдаг захирал гэж хүн байгаа штэ. Багаа сайн явуулахын тулд захирал мэдээж сайн дасгалжуулагч цалинжуулж авах нь ойлгомжтой. За энэ багийн захирал дасгалжуулагчтайч тэр тамирчтайч тэр тус нь хүн нэг бүртээ гэрээ хийн. За тэгсэн багийн дасгалжуулагч багийн захиралтай муудалцаад гараад явчлаа гэж бодъё л доо. Одоо таалагдахгүй байна те. Чи муу тоглууллаач гэх юм одоо юу гэдэг хоорондоо муудалцчлаа гэж бодъё л доо. Тэгсэн тамирчид нь миний дуртай дасгалжуулагчийг явууллаа. Та гэрээгээ зөрчсөн гэд гарах гэж байгаа та яг адилхан процесс болсон байгаа байхгүй юу? Тухайн баг тоглож исэн тамирчдын дуртай дасгалжуулагч нь захиралтайгаа муудалцаад гараа явчлаа шүү дээ. Тэгсэн нөгөө тамирчид нь та миний дуртай дасгалжуулагчийг хөөгд явуулчлаа. Наа дасгалжуулагч намайг байнга талбай дээр гаргадаг байсан. Би наа дасгалжуулагч дуртай. Та гэрээгээ зөрчлөө. Захирлаа шүүхт өгч байгаатай яг адилхан байгаа байхгүй. Тэгэхээр эцэст нь бид нар юу ойлгох ёстой вэ? Энэ маргаан хэн нэгнийг өрөвдөх эсвэл бахархах тухай биш ээ. Энэ бол зарчмыг хэрхэн баримтлах тухай маш том дохио. Зарчмыг хэрхэн баримтлах тухай маш том дохио. Гэрээ бол гэрээ, үүрэг бол үүрэг. Хүн сэтгэл хөдлөлөөр бус зарчмаар амьдрах үедээ л аливаа асуудлын голыг зөв олж харж чаддгаа гэсэн байна. Та бүхэн дахиад сонсноо. Хүн сэтгэл хөдлөлөөр бус зарчмаар амьдрах үедээ л аливаа асуудлын голыг зөв олж харж чаддаг болдгоо гэсэн байна. Учир нь зарчимгүй сэтгэл бол далайд хөвж яваа сэлүүргүй завтай адил. Йоо гайхалтай үгээс. За харин зарчмын дагуу амьдардаг хүн бол алдаж болохч буруудахгүй. New Gen-ч бэ, Hype-ч бэ. Эцэст нь хэн зарчмаа барьсан бэ? Хэн гэрээгээ зөрчөөгүй вэ? Шүүх тэр талд нь л зогсно. Бидний амьдрал ч муу ялгаагүй. Эцэстээ хэн зарчимтай байсан бэ? Тэр талд л амжилт очдог. Сэтгэл хөдлөлөөр бус зарчмаар шүүн тунгааж чаддаг хүн л үннийг ялгаж салгаж чаднаа. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл холбоотой хийдэ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Бай.